Сайнцгано Биндрия байна. Миний ээлжид daily vlog-он тавтай морил. Тэгээ бичлэг хийгээгүй бас жоох удсан байна. Яагаад удсан бэ гэдгээ нүрээ бодож байхдаа ярьсан байгаа. Тэгээд энэ өдрийг маш сонирхолтой өнгөрүүлсэн зөндөө олон гой гой юмнууд хийсэн байгаа. Тэгээд бичлэгийг манд хүлээн авна уу? Энэ гинтэн дээр сууж ингэж амар хайс. Миний хит сошиал идэвхтэй амьдралыг бүр үзэн ядж байна. Өөрөө юм өөртөө л зөв аанаас тий. Надад үрж гэр орноо цэвэрлдэг юм бах та. Би одоо хийж чадна, чадахгүй шгүй чадна гэхдээ хийж өгөхгүй. Ингээ бэлэн боллоо. Усмарыг хүлээвэ. Эндээ би бол гэхдээ алмаар байгаа байхгүй одоо. Болцоонд яваад ном уншаад цоормоор байгаа байхгүй тий. Үзчихэж амар гоё амтлах юм байна гэж бодсон юм. Dragonfly чинь луун ялаа гэсэн үг. Сон миний. Энэ царайдс бүстэй яагаад юм улаан хатдаг юм. За тэгэхээр жоохон юм хөнгөн бодолд хийчихэд гарыг гэж би бодож байна. Миний өмнөөс танаа сүүл би бас нэлээд хэдэн шинэ бодлогод бас авсан. Тэгээд жоохон нүүр бодангаа би нөгөө ойр зургийг жоохон ховж юм хувчлаа л та. Ховж ичиж тэ ер нь нэг хайрт болсон юм уу да. Яри. За эхлээд болохоор энэ артаа энэ бас амар гоё юм бүр юм шингэн бүр юм уснаас усан суурьтай заяа бүр усангаас усан суурьтай нарны тос би букетээс авсан. Тэгээд нэр хаваа явчих. Тэгээ ховч юу авах вэ? Би ингэсэн юм уцаа яаж алгуулгасан гэхээр маш сонирхолтой заяа. Би ингээд ажлынхаа унаанаас ингээд буухын өмнө бүр амар ядраа тэр чинь угаасаа бүр юм бүтэн нөгөө шөнийн нэшлэг байж байгаа нөгөө төвчсээр байгаа өдөр буусан байхгүй. Тэгээд би бүр ерөөсөө нэг тэгж амар унтдаггүй. Тэгээд бүр яалчгүй ингээд дахиол тэгээд тэгээд энэ цүнхнийхаа заяа энэ цүнхнийхаа энэ гэлт нэг авшилтээс ахгүй. Энэ болохоор бүр ингээд доошоо ингэж ордог юм гоочдөг юм заяа. Тэгсэн чинь түр ийшээ ингээд авчулсан байсан. Тэгээд би одоо буух боллоо гэхээр гинт сэрээд тэг би бүр сандарсан да яасан чинь. Тэгээд буучаад гэртээ нэг 3 минутын дараа гэртээ орж ирсэн чинь утас байхгүй. Тэгэхээр би за унаандаа л орхицсан байна да гэж бодоод залгасан чинь байхгүй нэ гэдгсэн. Ажлынхаа хүмүүсээс суусан чинь унаанд алга гэдгсэн. Тэгээ би өөрийнхөө уцруу залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон байлгүй л яах вэ? Төдөө Монголд бүр нэрээ. Гэтэ би бол амар гомцсон бүр юу вэ? 5 минутын дотор хүний бүр дүүрэн цэнгэлтэй байсан уцыг унтрааж мутраацсан. Тэгээ би яг тэр хавийн камерыг ингээд шалгуулъя гэд цагдаа дуудсан. Тэгээ би цагдаа дуудаа цагдаа ингээс эргүүлийн цагдаа ингээс ирээд тэгээд манай хороодлын нөгөө нэг юм камернууд байдаг өрөө рүү очиод камерыг шалгуулъя гэсэн чинь яг тэр ингээд манай миний нөгөө нэг тэр хэрэг уцаа алга болгосон газрын тусгал дагуу камер нь саяхан тог тасраад шатцсан гэдгсэн. За яг ёо амар зөвхөн тэр хэсгийн камер шатцсан гэсэн. Тэгээд шатчаад байгаа гээл тэгээд ерөөсөө тэгээд би олдоогүй. Тэгээд хэд хоногийн дараа миний утасны локейшн утас чинь аслаа гэдэг ингээ мессеж ирсэн байхгүй нөө Apple-с. Тэгсэн чинь Teddy-гийн тэр хавьд нэг асаал. Тэгэл тэр чихтэй миний ID гараа авчихсан. Тэгтээ хүний утсыг олцоод вай та нар буцааж өгдөггүй юм бэ? iPhone олцоод тэгтээ бүр ингээ сэлбэнд өгье гэж боддог хүмүүсийг би бүр үнэхээр муухай гэж боддог. Тэгэл угаасаа бичлэг их ударсан. Тэг би ардаа ийм хөөрхөн утсаа гаргаж ирж байсан. Энийг 11 зэрэг камер нь ингээд яг дижитал камер шиг юм амар носталжи. Тэгээд энэ кейс болохоор амар хөр хамгийн сүүлд би хүрт авсан яг ийм толтой. Энэ хөөрхөн юм Барбины утас шиг юм утас хэсэгтээ барьж явсан. За тэг би нэрээс нэг ийм нөгөө нэг хэрэгэлдэг курсныхаа ягааныг авсан. Бүр юм 4 ширхтээ яг энэ болохоор юм илүү юм glowy байхгүй юу? Glowy тэгээд энэ яг тэр ногоон нь болохоор мат хагас мат бүтэцтэй тэгээд ер нь өдрийн турш амар сайн барьдаг бол энэ болохоор юм гой хөнгөн тэгээд гой юм glowy ялалцсан илүү юм хөнгөн тийм нэг мэдрэмж төрдөг юм билээ. Тэгээд энийг бол бүр өдөр тутамдаа илүү их хэрэглэсэн зүгээр юм шиг санагдаж байгаа. Тэгээд жөнгөн яг 21 болохоор ингээд ийм хүзүүнээс жоохон ялгарч малгараад байдэн шүү дээ. Тэр нөгөө ногоон нугаас 13 жилүүтэй нэлээд цагаан байсан юм. Тихгүй гэсэн үг. Гэтэ угаасаа юу л та нөгөө миний хүзүүний яарс нүүрний яарс хоёр ингээд жоохон юм хагас тооны зөрүү өссөн байхгүй яа. Тэгэхээр би нөгөө нэг арьс арчилгааны бүтээгдэхүүн, C витамин, цайруулдаг юм хаана нэг төрхтэй
төрөх чаад одоо зүйлсээ ерөөс юм хүзүүндээ төрөхдөө байхгүй. Тэнгууд хүзүү нүүр хоёр ингээд төнөө яг угаасаа кремний өнгнөөс ч болоогүй жоохон юм зүрхтэй. Тэгээд жоохон цайвар крем төрчөнгууд яг юм хүзүүнээс жоохон ялгарх гэдэг. Ялгарч харагдаж болдог. Тэгээд одоо ингээд өглөө амар юм улаан сэрсэн хүн ч одоо ингээд хөрхөн болчих эхэлж байгаамаа. Тэгээд хараа миний нөгөө нэг бичлэг контентууд жоохон хэсэг хугацаанд завсарлсан нэг тийм очиртай. Гэтэ ингээд ажил дээрээ ингээд байхад ингээд зорчигч нар нэг өдөр бүр 3 хүн надад тэгжсэн заяа. Би ингээд бичлэгийг үзсэн шүү, үздэг шүү гэж бүр яг ирж буцахад ирэхэд нэг явхад бүр 2 хүн тэгж хэлжсэн. Тэгээд би тэрнээс амар хөөрхөн юм уран зориг авсан. Тэгээ миний хувьд болохоор ингээд заавал ийм кабин крүү мөрөө тэр талаар хийх мэх бол төсөлгүй ерөнхийдөө бичлэг хийх дуртай болохоос зөвхөн нэг ганц 2 сэдвэл тэрээсэн болохоос би бол одоо тэгээ зөвхөн кабин крүүгийн талаар л бичлэг хийх болно гэдсэн юм бол байхгүй. Тийм байгаа. За одоо энэ павдраа тавьчих. Нөгөө л нэг Malo Wild-ийнхаа павдрыг тавина шүү дээ. Гэтэ угаасаа одоо ингээ хавар болж байгаа юм чинь ерөөсөө огт нүрэ бодохгүй гарчвал ингээ сэвхтэн сэлхэнд ингээ борлж марлаа штэ. Тийм болохоор өөрийнхөө зүгээр гой харагдахын тулд биш. Ярьсаа хамгаалахын тулд бодож ийна л гэж бодох хэрэгтэй. Уус гэхдээ бүр огт бодоггүй би бүр ингээ нэг тийм гадуур гарч их чадхаа болцсон байлээ. Тэгэл таньдаг хүмүүс тэгээд хаалчвал яах юм янгоо өстэй. Ашгүй дээ. Доош харж унлаа. Энэ хөрхөн павдар маань байна. Тэгээд би саяны хэсэг дээр нэрийн ютубер Чами дүүтэйгээ тааралцсан. Чамитай нөгөө онлайнаар танилцж байсан. Тэгээд айгүй хөрхөн миний яг нэг юм ажил дээрээ байгаа бичлэг богино бичлэгүүдийг хийж өгсөн. Тэгээд тэрийг би одоо ингээд тийм гой үнэт материалыг одоо яаж зүгээр өнгөрүүлэх үү гэд фил болгосон байхгүй. Тэгээд дурсамжтай мөчийг маань одоо гой бичиж өгсөн. Чами дүүдгээ баярлалаа. За ингээд сайхан 50 очиж байна. Бид одоо нөгөө яг энэ мейкафинхаа нөгөө нэг юм шинэ tutorial юусаа сурахгүй байгаа л да. Зүгээр яг хийдгээрээ л байнг хийж байгаа. Одоо жоохон мейкафи сургалт маргалтанд суудаг юм уу? Жоохон бичлэг үздэг юм уу? Үнэн шинэ дээр юм сурмаар байгаа ч гэсэн үндэл ажилдаа яваал, унтаал, буцаж яваал, гараал тэгжэл таарч байна. Үнэн дээр яриг насанд хүрэх гэдэг чинь бол нэг тийм би аягүй тийм гоё ихч болоод алдаг л гэж бодсон чинь зүгээр л хүн амралтын өдрийг мөрөөддөг нэг тийм ихч бол тийм байх лээ. Эндээ би бол гэхдээ алмаар байгаа байхгүй одоо ингээл фитнест яваал, тажгаар давхар өөр хилнүүд сураал, тенсэнд яваал, бүжгэнд яваал. Тэгэл бүр хаа нэг өдөр гарч тавтах өдөр найзуудтайгаа уулзаал, тэгээ болцоонд яваал. Хажуугаар нь жоохон ном уншаал, номын санд суугаал бүр ингээд тэгэл мөнгөө бүр ингээд цуглуулаад бүр цоормоор байгаа байхгүй. Тэгээд бас үе гарч аялалд яваал, тэгээ хөдөө яваал, зугаалганд яваал. Тэгтээ бүр нэг дор эцээш тийм олон юм хийж бол уусаа чадахгүй юм билээ. Тэрийг бол уусаа хүлээн зөвшөөрсөн. Би одоо тэгээд айгүй их ингэж бас жоохон ингэж пүүшилдэг. Өөрийгөө бас пүүшил гэж үзсэн юм аа. Одоо фитнес бүртгүүлээл нэг бүжгийн нөгөө belly dance-д явах гэж үзээл. Тийм бол тэгэл яалтчгүй ингээл ялангуяа зуны нислэгийн үеэр ч юм уу тийм амар олон өдөр дараалж мараалж явдаг. Тэгээд хүний ингээм эрч хүч энерги гэдэг чинь хэмжээ хязгаартай. Тэгээл яг ажиллаа хийгээл амраал таарах хэмжээний одоо уусаа логикоор тийм цаг хугацаа л ингээд байхад чи амар олон юмд ингээд бүртгүүлээд шал тийм явсан ч байхгүй мөнгөөрөө ингээд шатах юм билээ. Тийм болохоор зарим ямиг угаасаа хийж амжихгүй юм байна гэд зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм л. Гэтэл би фитнестэй бүртгүүлсэн л байгаа л да. Гэтэл яваагүй. Бас хүн чинь найз нөхөдтэйгөө уулзах хэрэгцээ гэж байна. Тэгээ тэр өдөр аль нэгийг л угаасаа хийх юм билээ шүү дээ.
Би одоо үнэхээр ингээд өөрийгөө хөгжүүлээд ингээд ийм чадцсан те төгөлдөр хуурж тоглодог, бүжиглдэг, усанд чисэлдэг, гадаад хэлний 2 3 хэл мэлтэй те хуурай юу гэдэг чинь нэг тийм охтууд байвал үнэхээр гоё юм аа мундаг юм те тэгж бодож байна. Гэтэ бас тэхийн тулд ингээд хүнд чинь ажил хийхгүй тэр мэрийгээ одоо тэр нэмэлт өөрийгөө хөгжүүлэх цаг байна гэдэг чинь бас л ер нь жоохон юм эдийн засгийн эрх чөлөөт байдалтай бас айгүй хамааралтай зүйлээ тийм ээ шүү дээ. Яг тэг жоохон томрол яг одоо зөвөр нэгээр нь яг хиймээр байгаа юмудаас сурж л бай. Тэгээд жоохон томроод юу авах уу болох бах уу. Жоохон томроод ч гэж би ч одоо бас мэдтэй хэлээ. Одоо ч 3 жилийн дараа. За 3 жилийн дараа л 3-ын тороо орно шүү дээ. 3. Гэтэ би одоо 30 нас масыг бол тийм амар хөгшин гэж боддог ус. Яг өөрөө жоохон ингээд нэг дөхөөд ирсэн чинь нөө энэ бол бүр орчин цагт бол манай жинзинуудад бол бүр юу вэ? Ийм 20 шүү. Бүр ийм 30 мөт гэдэг чинь тийм хөгшин тоо бол биш байхаа. Тэгэхээр би 30 хүрээв шүү. 3 жил бүхэлдэн 3 жил байна. Тэр болтол одоос гоё ингээд уг нь ингээд саяны хэлсэн шиг өөрийгөө бол хөгжүүлмээр гэхдээ л заавал цаг гэдэг чинь хэцүү юм байна. 24 цаг хэмжээ хязгаартай гэд би хэлээд байгаа шүү дээ. Юу ч яриад байгаа юм дээ. Би тэгтээ хөмсгөө ингэж тэгж гоё уг нь өстэй юм шиг сурмаар идэв. Тэгтээ ингээ харандаа л хэлэлцдэг. Энэ Кикогигийн харандаа бүр амар гоё юм ярихөө зүрхтэй заа. Тэгээд нөгөө хөмсгний юм хийм хийлгээд самнаад тэг ингээд энэгээрээ ингээд зорчингууд энэ төлөж явах юм чигөө. Энэгээрээ ингээд зорчингууд яг юм миний өсөд байгаа юм гарч ирд юм аа. За. Хөмсг харин ингээд тэгчгүй бас ингээд болчихж байгааз. Sorry, хөмсгөө бодангаа юм ярьж чаддаг хүн байвал бишрээ. Би бол одоогоор тэр төвшөнд бол аяг хүрээг байгуу. Энэ алдаа би нэг юм шин саа авсан. Энэ бүр амар гоё саа за. Тэ харуул. Би яг ийм цагаан нүдний дор тавьдаг ийм цагаан саа бүр perfect цаг маш удаан хайсан заяа. Энэ бол ингээд амар хөөрхөн. Одоо энэгээр нь ингээ highlight might хийчих бол энэгээр нөгөө нэг нүднийхаа нөгөө сааг тавьчихна. Эхлээд энийг нь аваад энэ доороо би жоохон ингэж тавьдгийг. Өөрөө дунаатай шүү. Шинэ жилд явах гэж юм шиг харагдаж байгааг би мэдэж байна. Гэхдээ би бол одоо ийм саагүйгээр бол амьдрч чадахгүй. Саагүй нүдний бодолд бол бүр надад амар яг юм нүцгэн ингээ харагдаад болцсон за. Яаж би өмнө саа хэрэглэхгүй нүдээ боддог байсан юм болоо гэж бодож маддаг. Тэгтээ энэ удаа бүр жинхнээсээ яг шинэ жил шиг болчлоо. Бичлэг хийж талцханангаа одоо ингэж бодгаараа ингэж байгаа шүү дээ. За одоо энэ энэгээр нь highlight тавьчих. Зүгээр л нөгөө нэг юм улсын бүртгэл авах гээд байгаа бодолт шүү дээ. Улсын бүртгэл авах гээд байгаа бодолт гээд байгаа шүү дээ. Гэсэн мөртлөөлтэй. Ийм тод мат байдаг ш. Би өчтөр юу бороор бодож гадуур гарсаахгүй. Тэгсэн чинь ингээл зураг моргон дээр аим санаа харагдаад ерөөсөө нэг тийм хонгоо олоогүй санагдаадсан. Тийм болохоор өнөөдөр албаар бүр ягарч байгаарнаа. Явт. За одоо доор нөгөө нэг зохиод байна. Миний Judy Doll нэр дуусч байгаа шүү. Энэ толь мэл нэмэр амар галтар болсон юм. Sorry. Ингээд мөн амарч байгаа өдөр хүн чинь нэг нүүр мүрээ бодохгүй нэг арьс марсан амраах стайл no I can't. Хатар гарч байгаа бол би болж чадахгүй. Гэтэ ингээд ийм гэртээ байгаад байх тусам би одоо яг ингээд бүгээд байх тусам жоохон ингээд сэтгэл санаагаар жоохон хямраад байгаагаа өөр анзаарсан байхгүй. Ялангуяа өвөл бол би хүмүүс ам хүүтэн өвөл болсон бас гэж яриад байгаа шүү дээ. Би бол бүр ингээд гадаа хитэн гараац гэснэг ч мэдэхгүй үлдсэн байхгүй яг үндэ ингээл ажил гэр ингээл дандаа дотор байдаг зөө. Тэгэл зүгээр гэрлүүгээ алхах, орцоргоо алхах нэг хитгэн алхам л миний гадаагаа алттай болоо. Тийм байсан байхгүй. Тэгээд ингээ анзаарсан чинь жоохон ийм хүчил төрөж дутагдаад ийм юу сэтгэл санаагаар жоохон ингээ хямраад байгаагаа ингээ анзаарсан. Тийм болохоор одоо уран дулаан цаг хийж яхад чинь би одоо нэг
гэр ондоо шилдээл нэг тэгээд баймааргүй байна бас. Одоо контур. Хараа. Энэ октод бүр энэ амар их гэдэгтэй Movie Queen. Ингээд амар угаасаа сайн контур ахгүй. Ямар ч үнэтэй контурнаас сайн. Нүр бөмбөрдөө л ээж тийм дөө. Энэ контур бол үнэхээр тэнэг боллоо. Сүүлийн жоох ингээд харилцаа. Нэг тийм ямар нэг юм дутагдаад байгаа байхгүй юу? Юу гэж болох вэ? Сармасаа бодъё. Энийг ингэж авч байгаагаар нэгээ л ойртуулчих болох юм шүү. Түрүүнээс хойш ингэж авч байгаагаар. Энэ л давны нэг хийлгсэн сармас бүр ингэж хидгэн шиг хөлдсөн арай нийтдээ нөгөө нэг юм үд сүдэн ингэж унтсан тогс юу лээ нэг шувуу шиг л. Сармасаа бодохын ингэж амаа ангаад нөгөө нэг мэдгээд тэгсэн сосоод идсэн шүү дээ. Одоо хамгийн чухал мөч оруул батгах. Ханаас ч юмтэй авсан нэг юм харна да. Нөгөө нэг юм миний нүүр мөрөө боддог, амар сайн нүүр боддог. Мейкап артист тогтоод бүр миний нэг үзээд бүр гээ бүр өгж байгаа хта зүгээрээ. Өөр юм өртөөл зүг ханаас тий. Миний нөгөө гүшинтэй цуг ирсэн юм ланежин юм боолон байгаа шүү дээ. Энийг ихлээд хүрэх. Зүйлэн бичгтэй юм аа. Муухай олдгүй мэт. Шин хүнд орогдгүй мэт гэх юм уу? За тата. Үсэн яри яах вэ? Одоо эцсийн нөгөө юу? Юу лээ? Fixing mist. Хөө. Алтрам болсон байгаас тээ. Тэгээс нэг л тийм нэг төөн дутаад байна тий. Тийм болохоор би энэ уулаан энэ тинтийг голдон төрхлөө. За одоо үсээ би юу яасан бахгүй нөгөө нэг юм үсний юм Dyson шиг гэхдээ юм дуураймал ийм гадуур ингээд зарагдаад байгаа нэг синс авсан 250-аар. Тэгсэн чинь тэр синсийг би амьдралдаа баг 3 4 удаа л асаасан за. Тэгэл нэг асааж исэн чинь гэл тэгээ шатцсан заяа. Би залж исэн үнд хийсэн чинь одоо аваад нэг 3 сар өнгөрсөн юмыг бид нар буцаахгүй нөхөж өгөхгүй яах гэвчгүй. За 30,000 төгрөг өгөл өг юм үгүй гэж. Тэгэл 250,000-аар шатсан даа гэх. Миний үснэр амар уртурхацсан шүү. Саяны улаан талтай арай хитчихжээ. Усан л бүр хэрэг сэтэрж байна. Шалаа нэг ус. Гарахын өмнөх өөрийгөө харалт. Усан бай. Юу гэдэгтэй бас арай л амар. Юу. Арай л амар секси явцалч юу. Гэхдээ юу байхгүй юу? Өчигдөр би ингээд энд дээгүүрээ хар цам зүмсэж гарсан чинь тэгээ дээрс нь олрон болтон өмссөн чинь амар халууцаад тэгээ маргааш өрсөө зүгээр юм дан фотолктой гарыг гэж бодсон байхгүй. Гэтэ юм төгөө жим юм хийхгүй байгаа гэхэд би уг нь саятайхан биш вэ гэж юу. Би ингэж гадар мадур явдгүй шүү. Зүгээр ойлгохоор. Let's go. Та такси ирсэн хүлээд байгаа штэ. Тэгэхэд what am I doing? Үгүй юм хаа давхар ирүүтэй харагддаг юм бэ. Ачууд мен суугачмаас. Арцаа энэ үг амар гоё мартгалтай заа.
бол нэг иймэрхүү байна. Би яг нөгөө зорьсон газартаа яваад ирлээ. Би ихтэй энэ 100 айлын хавар баг нэх явж байгаагүй за. Гэр ингээл хаана ирчвэ? Энэ ингээд хаанах юм болоо гэл ингээл гэр юм те тэгж бодоод байгаа байхгүй. Яагаад би ирж үзээгүй вэ гэхээр би нөгөө Бархамд хурж өссөн байхгүй юу. Тэгээд оюутан болоод хотод ирж исэн байхгүй юу. Тэгээд 17 онд ирж исэн. Тэгээд яг сургуулийнхаа ойр орчим тэр хаваас ирсэн нэг холдож үзээгүй нэг ер нь Улаанбаатарын өнцөг болон бүрийг бол би яг үндэ сайн мэдэхгүй зөө 5 шар одоо юу орбит тийшээ би бүр очиж үзээгүй. Тэгээд ингээд 100 айлд ирсэн чи яг нэг юм өдөө ирсэн юм шиг. Санагдаад бахи дараа нэг төр хаалт явж байгаа хгүй. Тэгсэн чинь зарын самбар so cute. Монгол ч юм шиг ирчихсэн заа. Юмэг бас ингэж бүтээл хийж болно шүү дээ. Би одоо харин бөмбөр хүртэл алхацтай юм билүү? Гадаа гоё боо мос хасаад би тэр юу вэ гэж чи талуу болмоос асцсан. Наадан болтон болоо мэдсэг огчсон сууж. Жохон насынхоор дэгдэг болоо гэж. Юу яана бүр наадмын нээлтийг үзнэ гэж бодож байгаа. Бүр амар гоё ингээд Монгол хавцалцаа өмсөж байгаа. Гоё наадмын нээлт үзнэ. Усын наадам бирс үзэж байгааг байхгүй юу? Зурагтаар л үзчихсэн. Мосын хотомч all time my favorite. Ийм бэлтэн өмссөн харагч нар. Баст. Баг бэлтэн өмс. Би уг нь нөгөө ойдлцноо бодвол тийшээ тэр зүг рүү явах хэрэгтэйсэн. Гэхдээ би бүр сквотын талбаараа бүр ормоор байсан заяа. Алхмаар байсан. Тэгээд ишээ. Яг л хотын одоо төв юм да тий. Нэг хэсэг энэ чинь Чингисийн талбай малдаа гэж нэрлээд тэгээ буцаагаад сквотын талбай болгосон баха тий. Миний мэдж байгаагаар гоё шүү. Ингэж барьдаг лөө. Би нэг хүн тэмэрсэн байгаа л хадаж болж чадахгүй. Энэ гинжин дээр сууж ингэж аймаар байсан. Энэ хавьд ойдлч юу гэдэг бол би бүр энэ Улаанбаатарын хаанаас ч болохгүй байх хөө. Хаана үт юм бэ? Манай л амцах та. Шилхүүд бас байна. Наач юм уу? Тийм шүү дээ. Яг юу вэ хэлчихсэн чи. Энэ хараа урд явчихдаг. Гол утсан хаан гоё. Найзтайгаа уулзсан бай. Орчин байдаг юм. Зарчлагын ертөнц. Энэ нөгөө юу хамгийн гоё сайн жигшүүлдэг тонор юу лээ? Ямар төрлөөс? Хураа. Кини. Айн. Кини. Юу нөө галерейг бодвол хорт хийж үзчихсэн. Тийм. Дуун. Бас бишгэд нэ. Би бүр бишгэдээр санагдаад байгаа. Энэ саналаа би хулан тавьсан чи юу мэдсэн гэсэн учраас би одоо өөрөө ганцаараа ч болтгоо идэх бол. Өтөрчин л энэ бүгд сонслоо. Гэсэн чи энэ цайны газар өтгөө явж байгаа. Энэ цагаан сараар амир яваад дүүлээ. Хин гэдэг дуу чинь? Баццаглан. Сонсч ийсэн юм. Ой шүүчтэй шүүд. Орчин юм бол бас тийм гоё юм шиг тий. Дээл нэлээ өөрөө орчин, морьцоор амар унчин. Ганцхан ширхэг бишгийг намайг хийх гэж одоо чи жижигэн бит асгаж чамаг хоёрыг ингэж үзсэн шүү. Яа, бид хоёрын зөний шүүс мөлт. Болохгүй. Одоо миний нийслэл лалаад ирэх хэвээр. Энд чинь нэг хошуу минийх штэ лалаад ирсэн байна. Нарны гүрийг японочууд барьж өгсөн болохоор нарных гэж нэрлсэн юм хаа тий. Японы чинь наран улс гэдэг шүү дээ. Юу аа? Ингээ орхочих юм нэ зөв. Уусаа ямар ч юу. Тийшт.
Би бол богдын музей ганцаараа нэг жоо халтуурдаж л үзсэн сан. Гэтэл үзэх юм ихтэй л юм билээ. Дондог дулам хатны эд зүйл мөл гэдэг чөлөө байсан санагдах юм. Зуных нь зуны ордоноос гэж чинь. Тэгээ тэр үйлч чинь чааваас заяа. Хамгийн анхны Монголын 2 дахь үйлч болж байгаа. 2 дахь 2 давхар. Тэр байшин уу? Богдын ордон уу? Олонтой өнөөдөр манай гэрт төлөвснийхаа дагуу хам сонно. Тэгээд сая битээр маш үр дүнтэй хичээлээ хийсэн. Зөөр хийх гэж үднэлээ. Жохон ингэж хийх гэж оролцсон. Ингийн зөөрийн компьютер гэсэн ч ардаа ингээд энэ минь ингээд байж идэг юм байна. Хичээлнэ гэсэн чинь. Яг үгс орчих л та энэ. Тийм москвич яг мэднэ сте. Мэдхгүй юу юм? Шумал. Йоо, мэдхгүй байна. Ямар хэцүү үгүй яа. Dragonfly гинэ. Dragonfly гэдэг чинь луун ялаа гэсэн үг. Хон гинэ. Holy cricket гэдэг чинь cricket гэдэг чинь үхэр мөхөр гэсэн үг. Хүргэлцэн. Хүрэлцгэн. Плей, бөөс гэдэг нь юу юм бэ? Плей гинэ. Энэ энэ secret гэдэг энэ шавхны төрөл зүйлтэй юу үзэж байгаа юм. Үзэж байгаа юм. Нийтдээ өгнүүд за юу вэ лөө? Харуул. Амар нийтдээ зөө. Миний англи нийтчэл бол бүр амар юм. Бас энэ consider гэдэг үг үзээд байгаа байхгүй. Consider гэдэг үг үзээд байгаа байхгүй. Тэгсэн чинь холонгийн өгнүүд бүр амар нийтдээ за. Lady ямар lady bug гэх нь silver юу өгнөө шомол момолны Silver юу гэлээ? хатан шомол момол гэдэг баг өгнүүд байсан за. Мөнгөн шомол момол гэдэг. Тэр одоо хэрэглэгдэх үтэй. Жаа намайг жимдээ явчих тэр хооронд манай хичээлээ хийж явах болно. Тэгээд бид хоёр ирж хоол хийж идээд кино үз. Have to be single гэдэг кино үз. Гэхдээ тэр ийм кино гэсэн найз ингээд 3 ингээд ийм найз за 4 ч үлээ 3 ийм эмэгтэй гурлаа ингээд ийм өөр асуудалтай заяа. Гэхдээ гурлаас ингээд нэг нь болохоор дөнгөж уулцсан үндэ шууд ингээд дурлаад бүр ингээд амар нөгөөдхөө гаараас хөөцөлтөөл ингээд нөгөөдх нь болохоор жоохон ингээд олон залтай уулздаг амар инфлеер. Нөгөөдх нь болохоор ингээд яг нөхөрт гарахад бэлэн болцсон ч юм. Ямар ч тааш нэг ийм 3 ийм эмэгтэйгийн талаар гэсэн. Тэгээ би инновашн дээрээ олоо зүрх тарцсан баа. Тэгээ ороод. Юу юм шиг. Эло халсан хайсан. Тэр ч одоо энэ лайтай болсон шүү дээ нэмцээ. Чамтай өмнө хөвгөлтэй болж юу би бүр зай. Яа, манай найз миний хит сошиал дэвтгтэй амьдралыг бүр үзэн ядж байна. Лайтай бүр нүгэд энэ модны бүр инээс шиг нүгэ явж игнээс. Би очиод нөгөө өндөө өмсгөөс салхуурсандаа зөв өмсөө явах гэж байгаа байхгүй юу? Бас цаг хэмнээд нь штэ. Манай дүү ирж гэр орноо цэвэрлдэг юм бах та. За арцгаа. Би бүр ирээг үтгэдэг амар бодож байна. За тэгээ ороод дугуй цан дээр кардио хийчихэд өнөөдөртөө ер нь болсон байгаа. Гэртээс найз маань хүлээж байгаа болохоор тийм амар удаан хийхээс жоохон санаа зовоод тэгээд энэ заалны нөгөө гуцны дасгалуудаа хийчээд тэгээд энэ толин тарж байгаа байдал байна. Яг чийлрээд халууцаад ингээд цахилгаан болохнаа болох зүйц чи хүн ороод ирсэн. Ер нь л дийдэг те. Тэгээд энэ хамгийн сүүлийн хувцсны өрөөний толинд бас өөрчлөлт байна уугүй юу гэж нэг хараад тэгээд Дотлин кафегаас нэг смути авч уучаад чийлрээд харсан байна. Батад дам шагшин. Би одоо нөгөө хоол хийх гээд холын найзтайгаа өнөөдөр цуг хоноо шүү дээ тий фитнесээс ирсэн. Тэгээд өндөгтэй хурах хийх гээд хамгийн амархан хоол гэж сонгосон юм. Тэгснээс YouTube-с бичлэг хараад байгаа шүү дээ тий. Мэдгүй би одоо юм хоол унд хийх мих иймэрхүү юмнаас бас айгу төсөөрсөн. Тэгээд тийм өртлөөрөө яаж болгоод идэг вэ гэхээр ерөөсөө ажил дээр хоол идээл ажиллаагүй үедээ дүүгийнхээ хоолыг идээл гадуур явж ивэл гадуур хоол идээл тэгжил өөр юм амьдраад яваадах шүү байгаа. Хоол хийхээс ер нь яаж игээл ингээл цухтаал дээш. Тэгээд нэр би юу яасан ахгүй юу? Өчигдөр ийм шинэ утас авсан. 17 цэнхэр өнгөтэй. Тэгээ тэрүүгээрээ ингээд бичээд тэгэл амар юм онгод ороод амар их юм яриад байгаа хгүй юу. Нөгөө нэг саяны нөгөө цагааныгаа өмссөн чинь яг үндэ зүгээр ингээл бичлэгтэй зориулж гэдэг амар ийм сапанч маань жоохон ийм
олон нийтэд харуулах жоохон задгаа учраас л би тэрийг бичлэгэндээ зориулж өмсөд байгаа шүү дээ. Тэгээ сая хөргөчнөөс ингээд мах авсан чинь нөгөө нэг ийм далавч шиг хэнцүүн ингээд хөргөч мөргөч рүү ороод ер нь бас жоохон амьдрал дээр жоохон ажиллахгүй байна. Sorry. Тэгээ тийм учраас зөв ингэсгээ ярьчаа. Тэгээ хийх үедээ хийн. Гэхдээ би бол нэг тийм амар юм гэр орны ажил хийх дуртай, тийм одоо хоол мал хийх хобби мобитэй тийм охин бол үсээ төрлөх юм биш байхгүй юу? Хийдэг байсан. Манай эмээ бол ингээд амар бол намайг гэрээ ажил сургасан. Би одоо хийж чадна, чадахгүй шгүй чадна. Тэгэхэд яг би ингээд жоохон хоол мал хийх дургүй гэлчгээр залуучууд амар өргөдөг. Тэгээд би надад ялыг тийм тохиолдол үнэхээр байсан заяа. Бүр яг ингээд би хоолыг дургүй, гэр зөвлөх бүр дургүй. Гэртээ явахыг бас үзэн яддаг, маддаг. Гэртээ суун гэхээр би бүр ингээд галзуурдаг гэлцэн чинь би шууд л амар сонио ингээд яг тэр үеэс хойш амар эвгүй болол зайгаад байгаа л гэж. Тийм эмхтэй хүмүүс ч ерөн зүгээр гэрээ үйлчлэгч хайгаад тийм шүү. Би одоо тэднэр зориулж өөрчлөлтөн гэж за яхаа байгаа хаа. Үнээр хайртай хүнийхээ төлөө би бол өөрчлөлтнө. Би ч үгүй жангуун цаашаа алж байна юм. За энэ бодог бол манайд багшаасаа өмнө ягшаач арыг хэлсэн байсан. Одоо энэ надад найзын балжин гаралтай цай гэдэг нэг юм би Стамбулаас авсан. Энэ айгүй гоё. Нойр үлдэн заяа. Оо яах юм бэ? Чүйтэй. Өгдөлтөө өмнөх тийм цайгаар унтдаг чи тийм яа юм биш үстэй. Мэдгүй ч үзээс контакт цай ууж Унтдаг цай хайрын цай гэдэг би хүрхт явжсэн чинь нэг хайрын цай гэдэг гэдэг нэг баха наймичтэн дуудаад тэгээ яа би тэрийг бодохдоо ингээд тэрийг уухаар хайртай учирдаг гэдэг байгаа мó эсвэл хайр хийхдээ амар гоё гэдэг байгаа мó мэдгүй. холбож байгаа залуу гоё. Трейлер гүн байлээ. Энэ одоо чиптерт яг зориулсан кино заяа. Би ерөөдөө кино задлангаас бол сонссон. Гэхдээ яг үзчихэж амар гоё амтлах юм байна гэж бодсон юм. Гранд Каньон руугаа ингээ ганцаар авчиж байгаа юм шүү дээ. 3 залууд Гранд Каньон цуг явъя гэж хэлээд дээ. Эцэст нь ингээ ганцаар авч байгаа юм. Учир нь ганц бие амьдрал чинь нэг юм ихэд өг болчих юм. Ом гэнэ ямар их хүлээ бэ? Өнжөө үзэхгүй гэсэн үг одоо ингэж үзээ сууж ах юм да. Бүр дотор нь орцсон. Өөр одоо юу үзэх юм бэ? Өөр одоо кино үзэхээр яах юм? Сэний киногоо тавсан чинь 230 мэ за 2 цаг кино үзэн штэ. Намайг анх өнжөө үзье гэхэд юу гэдэлээ тэгсэн чи Энэ одоо бол дундаас нь хайл удаж чадна. тэгсэн мөртлөөс үдцсэн байх таахгүй. Юу вэ? Энэ дайруулсан үн ингэсэн баха дайруулаг үн одоо юу вэ? Яг юу вэ? Энэ үе ийм өгнөд тослол тий. Юу юм бэ? Энийг ингэхгүйс. Шинэ жилээр чи ийм юм зөөхгүйс дээ бид нар одоо. Тэгтээ бүр юу вэ? Dream Catcher мэжтэй юм шүү. Голдоо тий. Бидрийг 10 жилтэй хахад Dream Catcher-ийн мод эсдэггүй шээ. Эдрийн эемиг бүр алах юм байна уу? Энэс яадаг юм бэ? Одоо минь зэрэглэн эемиг хараа. Эрхлэгч ярьж байна. Шиг хэлбэртэй дээр юу. За энэ хүртэл дуустал нүүцсэн бол та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бас зөндөөл их юм ганцхан өдрийн дотор хийсэн байна өө. Тэгээд хөвгчлөлтөө санагдсан бол тэгэл миний зорилго биелж гин гэсэн үг шүү. Баярлалаа баяртай.